Сайн уу манайхан? Ойрдоо дандаа аллах таллахтай дарк кино оруулсан чи өнөөдөр бүгдээрээ мистер Бэний гол дүртэн тоглосон Johnny English гэх бүтэлгүй ирнэ. Асар их хацтай Английн тагнуулчийн тухай 2003 онд гарсан киноны 1-р ангийн товчлыг сонсноо. Тэгэд хүмүүс энэ кинонуудыг хаанаас үзэх вэ гэж маш их асуусан байдаг. Би өвдөө энэ кинонуудаа торрентоос ерөн дата оруулцдаг болохоор яг хаанаас үзхийг нь сайн мэдэхгүй болохоор комент бичдэггүй шүү. Ер нь бол Netflix, Look TV энэ гэдэг ч юм уу баг бүх стриминг сайтуудад бол байгаа бах. Ямар тааш нэрийн комментээр бичиж үлдээчдэг болохоор та хэд маань өөрсдөө хагаад үзээрэй. За одоо кинонд орцгоё. Киноны маань гол дүр Johnny English бол үнэхээр хорхоод чоргүй юмд сэтгэлээсээ ханддаг өрөвч нэгэн боловч даанч нэг гэмн нилээн бүтэлгүй. Бүтэлгүй дээрээ нэмээд бас нилээн салгасан нөхрөлтөө. Гэхдээ манай хүн Английн MI7 буюу дэлхийн хамгийн шилдэг тагнуулын байгууллагын нэгд ажилладаг бөгөөд MI7 ч Английн дотоод болон гадаадад явуулдаг бүх нууц ажиллагааг хариуцсан хийдэг асар нууц байгууллага штэ. Манай хүн яаж ажилд орсон байгаа бүү мэд. Тэгвэл нэх амар бодох хэрэггүй. Johnny English бол яг тагнуулч бол биш. MI7-гийн номер 1 тагнуулчийн нарийн бичиг гэх юм уу та. Хамаг бичиг баримтгээд офисын ажлыг нь хариуцсан хийдэг. Johnny номер 1 тагнуулчийн гүйлгээ ухаан ур чадварыг бишрэн шүтдэг бөгөөд бүр үйл хөдлөлийг нь хүртэл дуурайх гэж оролдог нэгэн. Ажлын өдөр эхлэх үед Johnny номер 1 тагнуулчид дараагийн даалгаврын тухай бичиг баримтуудыг өгөөд та санаа зовлтгүй. Би бүх зүйлийг нь шалгаад нэгтэлсэн байгаа. Гэд их л өөртөө итгэлтэй өгж гинөө. Гэтэл дүрсэлэгдэн оршуулгын газар тагнуулынхан цугларсан байх ба. Номер 1 тагнуулч маань даалгавраа гүйцэтгэж байхдаа нас барсан байх бөгөөд энэ Johnny л байхгүй юу? Буруу мэдээлэл өгснөөс болж санаандгүйгээр өнгөрцөн байгаа. Johnny өөрийнхөө хамтрагч Bobby хамтаар оршуулганд оролцож буй өндөр зэрэглэлийн MI7-гийн тагнуулчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй зогсож байгаа. Гэтэл энэ нөхөр Дэми юм ярьж хоорондоо хідэн нөхдүүд гигэн цагаан өдрөөр тэнд нь бомб тавьснаа. Johnny-гийн хамгаалах ёстой тагнуулчдыг бүгдийг нь дэлбэлээд хөнөөж орхидог. Хамаг тагнуулчтай халуулсан Английн ерхий сайд тагнуулын газрын даргаыг дуудажуулзаад хариуцлагагүй байгааг нь зэмлэн дараагийн нууц даалгаварт ямар хүн явуулах юм? Чи хурдан тагнуулж гаргаж өг. Гэд байсан болохоор ганц үлдсэн тагнуулч Johnny English-ээс өөр сонголт байсангүй. За ингээд маргааш өдөр нь манай хүн бүр яг номер 1 шиг костюм пижак пальто өмсцэн сүрийг бадраан тагнуулын төв газрын байран дээрэн нэг сүрхий явж итэл даргийнхаа өрөөг болтгүй. Дээгүр дагуур хайж арай гიშ нэг юм олоод орж ирснээр номер 1-ийг дүүрэн пальтогоо үлгүрлүү нэг сүртэй шидтэл юу үлгүр бүр цонхоор гараад явчихд юм да. Тэгсэн чи манай хүн күлээ алдсангүй. Нэг сүрхий төв царайлж итэл даргийнхаа нарийн бичиг Johnny-гийн тушаал твсэн цаасыг өгөөд гарын үсгээ зураарай. Гэд бостол Johnny өгсөн үзгээр нь биш ширээн дөрөөсөн нэх гой төмөр балыг аваад тагийн дартал нарийн бичиг бүсгүйг харваад ухаан алдуулаад унах чинь. Энэ нь болохоор тагнуулчтай ашигладаг унтуулдаг сумтай бал байсан байгаа байхгүй юу? Тэгээд дарга нь гаднаас орж ирэх үед Johnny сандран ухаалтсан бүсгүйг харуулахгүй хэрэндээ л хичээнэ. Ингээд дарга нь өрөөндөө ороод хатан хаан өөрийнхөө титэм таяг зэргийг Францын асар том үн тэдлийн компаниар өнгөлгөөнд оруулж дахин шинжилүүлсэн. Өнөөрөө шинжлэгдсэн титмийг нь олонд харуулж хатан хаан өөрөө бичлэн ирж титмээ авна. Тэр газрын хамгаалтыг чи хариуцсан шүү гэж анхааруулan хэлж явах үеэр арийнхын өрөөнд нарийн бичиг бүсгүйг эмчнэр аваад гарч байгаа л харагдана. Дарга нь Johnny-д орой болох ёслолд ямар ч алдаа гарахгүй байхыг анхааруулхад алдаа гэдэг үг миний үгсийн санд байхгүй гэд томрол гарлаа. За ингээд оройн ёслолыг дөхүүлэн Johnny маань туслах Bobby хамтаар ирсэн байх бөгөөд хатан хааны хамгаалтын даргатай уулзсан мэдээлэл авч угаад нэг царайлаг бүсгүй харагдахаар нь явж очиод танилцлаа. Энэ бүсгүйг Lorna гэх бөгөөд хатан хааны титмийг засварлах ажлыг хариуцсан хийсэн гинэ. Энэ үед энэхүү ёслолыг зохион байгуулж буй Франц компани захирал Savage гэх эрхэм эртэл Johnny зөөгч байна гэж андуураад үл тоосон шинжтэй харьцаж байгаа л харагдана. Savage тайзан дээр гараад үг хэлж итэл гинт тог тасраад явчихан тэр. Бүгд сандралдаж эхлэх үеэр цонхны цаана нэг сүйтгэнсэн юм гүүхээр нь Johnny гэмт хэрэгтэн байна гэж бодоод шампанскны шилээр цохиод автал хатан хааны хамгаалтын дарга байд юм да. Тог буцсан ирэх үед бүгд гайхан хэн цогчвоо. Гээд сандралдах үеэр Johnny шал худлаа. Сая ийшээ нэг нөхөр гүйсэн та нар битгий орж ирээрээ. Гээд хаалганы цаана хүнтэй зодолдож байгаа юм шиг ганцаараа жүжиглэж өгд юм да. Тэгснээ овоо хүчтэй нөхөр байна. Зүхтаагаад явчлаа. Гээл бараг тэр үчийн баатар болоод байгаа мó хаашийн. Ингээд хатан хааны шинжлэгдсэн титмийг нэ харуултал титмэн байхгүй. Ядж яхад яг хатан хаан орж ирж таарад бөөн асуудал үүснэ. Маргааш дарга нь ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Johnny-г зэмлэж байсан ч гэмт хэрэгтнийг харсан ганц хүн болохоор гэмт хэрэгтний ам зургийг гаргадаг мэрэгжилтнийг авчран ямархуу царай төрхтэй хүн байсныг асуухад Johnny бандсандаа өстой зохиогоод бурж өгнө. Нэг тийм улбар шар өстэй. Үүдийн шүтэн байхгүй. Нэг нүдэндээ бүр хаалттай байсан. Гэтэл гэмт хэрэгтний ам зураг нэг иймэрхүү гарч ирэх жишээ нь.
Эндээс гараад тэр хоёр хулгай болсон хэргийн газар руу буцаан очих бөгөөд машин зогсоож болохгүй газар машина тавих үед Боб санаан зовн. Ахлахаа, манай машиныг ачижүүл яах юм бэ? Гэхэд тагнуулчдын машиныг ачдаггүй юм. Гээл томрол орлоо. Хэргийн газар цагдаагийнхаа ирсэн бужигнжээтэл Жонни сүрийг бадран бүгдийг нь анхааралтай сонс. Гэж зандраад өчигдөр хулгайч хаавар орж ирээд титэм авчив. Гэд лекц тавиад эхлэх үед Жоннигийн ард хулгайчийн орж ирсэн билээхэн нүх байсаар л байла. Нүхийг анзаарахгүй цагдаа нар томорж агаад нүх рүүгээ яг унангаа алднаа. Ингээд тэр хоёр нүх рүү бун нөгөө тал руу гартал өчигдрийн хулгайч нар хатан хааны титмийг оршуулгын машинд ачаад хөдлөх гэж байхыг хараад манай хоёр тэр дорн баривчлах гэж оролдоход бууных нь магазин унаад бөөн буудалцсан эхэлнэ. Хулгайч нар энэ далмиг ашиглан машина унан зүхтаахад манай хоёр ардаас нь хөөх гээд гартал машиныг нь ачаад явж идэм да. Тэгэнгүүт ажилгын машиныг жолоодон араас нь хөөж эхлэх бөгөөд хитрхи удаад байсан болохоор өөрийнхөө машиныг авч унана гэд зөрүүлсээр угаад баг талигаач болох шахнаа. Ингээд арайч уу гэж нөгөө оршуулгын машинаа дагсаар орилцоог оршуулгын газар ирэх үед нь араас нь сэмэрхэн дагаал орлоо. Баахан хүмүүс цугларсан гашууд уйлж байтал Жонни гарч ирснэ. Та нар ч ёстой сайн жүжиглэх юм а. Хатан хааны титэм энэ дотор байгаа үстэй. Гэх зэргээр оршуулгыг ёстой балалж хайж гин. Буруу машинаа дагсныг мэдсэн Бов амжиж ирснээр энэ сэтгцэн өвчтэй хүн байгаамаа. Уучлаарай би аваад явчих гэж хэлээд Жонниг эвгүй байдлаас ашгүйнэг аварна. Дүрсэлэгдэн нөгөө хоёр хулгайч нь тедмиг Франц бизнесмен Саважид авчирж өгөх бөгөөд энэ нөхөр энэ дэрмиг зохион байгуулсан байгаа. Тэгэд болоогүй. Саважи өвгдөөд 200 жилийн өмнө Английн хаан ширээнд суух ёстой байсан ч хөлөгтүүлсэн. Тийм учраас одоо Английн хаан ширээг би авах ёстой гэж авж байна. Английн хаан болохын тулд тедмиг зүүн Английн хамблам адис өгөх ёстой байна. Тийм болохоор энэхэд бүр хамбламын төрхийг дуурайлган маскийн хурамч хамбламаар адислуулах төлөвлөгөөтэй байгаа юм гинэ. Тэгснэ Жонниг хурдхан устгах, лайвуулж магад гэж хэлэхэд хоёр туслах нь Жоннигийн бичлэгийг үзүүлээд ийм тэнэг нөхөр биднэрт нөлөөлөхгүй л гэж байна. Энэ үед манай хоёр дарагтайгаа уулзсан хатан хааны тедмиг хулгайсан хоёр нөхрийг судлаа үзтэл Саважийн компанид ажилладаг хүмүүс байна. Тийм болохоор захиалагч нь Саваж юм шиг байна. Гэт хэлтэл дарга нь уурлаж Саваж бол бизнесмен хүн. Бас Английн хааны удмих. Буруу хүний хартгаа байл. Саважид ойртоод үзээрэй гэж сануулад явуулсан ч манай хоёр өнөө өрөө Саважийн офис руу нууцаар нэвтэрч дэрмиг зохион байгуулсан баримт олж авна гэсэн явж итэл Саважийн хүмүүс Жонниг алахаар гал нээж идэх шүү. Жонни туслахаасаа салан нөгөө нөхдүүдийг барьж авах гэж сэмэргэн гитж агаад яг бариад автал туслахаа бариад авсан байвал яах вэ? Хамар мамар нь байхгүй. Замдаа Жонни нэг ягаан мотоцикл харахаа титэм хулгайлагдах үед ч гэсэн энэ ягаан мотоцикл байсныг санаад мотоциклийн эзэнтэй уулзгаар ресторан руу ортол эртээ танилцсан Лорнаа сууж байна. Манай хүн ч Лорнотоо ярилцаж байхдаа Япон хоолнд нугасгүй дуртай гэж байсан ч савхааж барьж чадахгүй тэгснэ нэг загас амандаа идэл идэж чадахгүй нулимх үедээ зангигаа авчуулаад хүмүүсийн хоол хундыг баллаад хүүгэлж өгнө. Ингээд өрөө болж манай хоёр Саважийн офис руу орохоор онгоцонд суужгсан явж байх ба Бов төлөвлөгөөг танилцуулдаг. Хоёр адилхан барилга байгаа. Зүүн талын барилга нь Саважийн офис. Би төрүүлж байгаа аюулгүй системийг нь унтраасны дараа та буугаарай. Энэ таны GPS шүү. Гэд өгтөл Жонни томорч надад даалгаврыг танилцуулаад ах шаардлагагүй. Би чинь арабын хэлсэн зүйлийг ганцхан сойцтой туулсан хүн шүү дээ. Гэд их л додгор байх чинь. Бов төрүүлж үсрээд Саважийн барилгын дээврээр дутагш нэвтрэн аюулгүй системийг унтраах үед манай Жонни маань аваачаад нөгөө буруу барилга дээр нь буучна. Тэгснээ мэдхгүй яваад ортол баахан мис заслын өрөө байхыг хараад Саваж бүр хүмүүстээр туршилт хийдэм байна гэж ургуулan бодоод тэнд байх эмч ажилтнууд руу буу толгож явахдаа буруу барилга дээр газардснаа анзаарангуудаа би тагнуулын ажилтан танаа эмнэлгийн гинтийн бэлэн байдлыг шалгасан гэж худлаа хэлж өөрийгөө эвтэйхэн аваад гарлаа. Ингээд онгоцоор ирснээ ч хэрэг гарсангүй Саважийн барилга руу туслах шатаар навраад явж дээр нь гарах ба Саважийн лабораторид Английн хамбламын царайг дуурайлгаа хийлгсэн маскыг хэн нэгэнд өмсүүлж байхыг харах ба тэр хүний өгзгөн дээр Есүс ирж байгаа гэсэн шивээс байхыг анзаардаг. Ингээд дараагийн өрөөнд ортол Саваж яг тедмиг хулгайсан тухай бүр бичлэг байх бөгөөд энэ Саваж тедмээ зүүн хуурамч хамбламаар ажиллуулж хаан болсныхаа дараа Английн хааны эрх мэдлийг ашиглан хүссэн газраа өөрийн болгож бизнес хийх санаатай байгааг манай хоёр олж мэднэ. Гэтэл Саважийн туслах буу тулгаан орж ирэх үед Жонни булчин суулдаг хортой бөгжөөр мань нөхрийг хатгах гэж байхдаа өөрийгөө ч садгаад хил хам нээдрээд хөл дээрээ ч тогтож чадахгүй алингаа алдаад байж ах үед Саважийн хүмүүс нэмэгдээд ороод ирлээ. Гэтэл ардаас нь Лорна гарч ирэн манай хоёрыг аврах ба Жонниг хоёр талаас нь дамжуулаад явж байх үедээ өөрийгөө Интерполийн тусгай ажилтан гэдгээ хэлэх ба Саважийг олон улсын гэмт хэрэгтнүүдтэй холбогдоод байсан учраас сүүлийн хэдэн сар мөрдөж байгаа тухайгаа хэлдэг. Яг энэ барилгын доод давхурт Саваж үдшилэг зохиож байгаа бөгөөд энэ хэдийн дарагч мөн адил тэнд байгаа учраас
Саважийн талаар дарагдаа алхээр үдшилэг рүү яваал орлоо. Гэтэл манай хүний булчин сулруулдаг хорн бүрэн гарааг байгаа бололтой. Салгалж агаад шампанска гадаад хэргийн сайд дээр асгаад бөө юм болно. Энэ үед Саважийн туслахууд Жонигийн талаар хэлэх үед Саваж Жонигийн дарагт манай хоёр офис руу нууцаар халдсан тухай овлчихно. Үнээс болж дарга нь бөөн уруулж тагнуулын түхэнд хизээжийн бүтэлгүй амтан байгаагүй гэж хатуух хэлээд Жониг тушаал бууруулан буцаад офисын ажлаа хий гэд хөөгөөд явуулдаг. Жони чөрхий ширүүн бороонд гунигтайхан алхасаар гэрлүүг арж байхыг хараад Лорнаач гуниглаад явчихна. За ингээд нөгөө Саваж чинь Жони бүх төлөвлөгөөг нь мэдсэн учраас хуурамч хамбламбаар ажиллуулж хаан болох төлөвлөгөөгөө болоод оронд нь шууд хатан хааныг барьцаалан хүчээр хаан болохоор сэтгэл шулуудан хатан хааны ордон руу хүчээр дайрч ороод Английн хатан хаан 2 дугаар Элизабетэд буутулган хаан ширээг залхамжлах хүн бол Саваж гэсэн гэрээслэлдээр гарын үсэг зур гэж буутулган шаардсан ч зурхгүй гэж гүрийж шүү. Тэгэхээр нь хатан хааны хайртай Коргийн нохор руу буу шагаахад тэр дөрөөл гарын үсэг зурчлаа. Ингээд хатан хаан алга болсныг мэдсэн ерөнхий сайд Саважийг дуудаж уулзаад хатан хаан хаан ширээг Саважид өг залхамжлах гэрээслэл үлдээснийг хэлээд Саважийг хаан ширээнд өргөмжлөх ёслолыг зохион байгуулах өдрөө товлоно. Энэ мэдээ дэлхийд даяар тархаж дараагийн хаан Франц гаралтай хүн болох нь гэдэл өдөр шингүү телевизээр гарч эхлэх бөгөөд Английн мөнгөн дэвсгэртээр хүртэл Саважийн зургийг хэвлэж эхэлж байлаа. Харин Жони гэрээсэж гаралгүй гуниг гутралтай автаа сууж идэл хаалгыг нүдэд харан тайлтал Лорна зогсож байна. Саваж удахгүй бүр хаан болох нь чи бит хоёр ямар нэг юм хий гэхэд намайг хөөсөн штэ. Тэглээж өөр хүн миний ажлыг авсан. Гэсэн чинь ажлыг нь хүлээж авсан тагнуулч Лорна болж таарнаа. Саваж өнөөрөө энэ тентхийн хууль бус бизнес эрхэлдэг бүтэхгүй гаруудтай уулзалт зохион байгуулах гэж байгаа болохоор тэнд очиж Саважийн эсрэг ашиглах баримт болохоор шийддэг. Ингээд өрөө болоход манай хоёр хамгаалтынханд баригдахгүй тул цайз руу яаж орох вэ гэж ярилцаж байгаад Жони тэнд байх муу усны сувгаар авирж эхлэх үед хажууханд нь бэлээхэн шат байж ивэл яах вэ? Лорна мэдээж тэр шатаар эвтэйх авиран гарах үед манай Жони бүр баас шээсэн тутгалдан жорлонгийн нүхээр гарч ирэхэд Лорна игээтэл бөөлжцэнгүү тэр дорн Жониг шүршүүрт оруулдаг. Манай хоёр ингээд Саважийн уулзалтыг нууцаар сонсох бөгөөд Саваж хаан болмогцсон Англид битүү шорон байгуулан бусад улсуудаас хоригдлуудыг шилжүүлэн хорж их хэмжээний мөнгө болохоор шийдсэн тухай төлөвлөгөөг нь сонсоод Жонигийн эх орон зан хөдлөөл явчихна. Чи араар нор. Би одоо шууд буугаад Саважийг барина гэд төлөвлөгөөгөө ярилцж байхдаа санаандгүй микрофоны товчон дээр дарснаар тэнд байгаа хүмүүс бүгд л манай хүний төлөвлөгөөг сонсчихгүй яах вэ? Жони нэг сүртэй өсөрч бууж ирээд Саважийн саяны яриаг бичсэн CD-г авах гэж байгаад салглаад өөр CD андуураад кармалчлаа. Гэтэл Саважийн цэргүүд Лорнаг айл хэдийн барьцсан гарч ирснээр манай хүний төлөвлөгөө бүтэлгүүтэн мань хоёр шорон төрөгдөнө. Жони тэгснэ хэлж байна. Латин Америкийн индиануудын аргыг мэдгүй. Зөв эсгэрч чадвал дууны долгионоор цоож онгойлгож болдیں۔ Гэд цоож руу эсгэрээд байх үед Лорна ямар хүнээ дагуулад ирчвэл гэсэн янзтай. Азар бов орж ирж манай хоёрыг сулж өгдөг. Өнөөдөр бол Саваж хаан ширээнд суух өдөр. Хаан ширээний ёслол эхлэхийн өмнөхөн манай хэд амжиж ирэх ба Жони нууцаар ороод ёслолд оролцох ламыг нам цогч унгаснаа хувцсыг өмсөөл гарлаа. Хаан ширээний ёслолж инхүү эхлэж Английн ерхий сайд, элчин сайдууд хааны удмынхан гээд хүнтэй зочид цугларжээ. Хамблам Саважид эзэн хааны тайгийг бариулан Библийг уншиж эхлэх үеэр Жони лам нарын дундаас гинт гарч ирэн Саваж бол увирчин Англиг хорлох гэж байгаа гэж хэлээд энэ хамблам бол хуурамч маск зүүцэн байгаа гээд тэр хавар нэг орилоход Жонигийн дарга бүр нүдэндээ ч итгэсэнгүү Жонигстай аландаа гэсэн харцтай сууж байлаа. Манай хүн үргэлжлүүлэн хамбламын маскыг нь тайлах гэж үзсэн ч эн чинь жинхэнэ хамблам штэ. Тэгэхээр нь бүксэн дээрээ шивээстэй гээд хамбламын өгцгийг олон нийтэд харуулаад авлаа. Ямар ч шивээс байсангүй. Жони бүр өөрөө ч гайхсан байж итэл Саважийн туслах Жониг яг буутах гэж оролдоход Лорна түүнийг зогсоох ба арга нь барагдсан Жони за тэгвэл энэ бичлэгийг үзцгээе гээд Саважийн яриаг харуулах гэтэл нөгөө андуурч авсан бичлэгээ тавиад өөрийнх нь далжгынж байгаа бичлэг ордон даяар яваад гэлнэ. Ядж хаад энэ бүхнийг дэлхийд даяараа үзэж байгаа болохоор бүх хүн шоконд орсон сууж байна. Бандсан Жони тэндээс эвтэйхэн зүхтаагаад гүйчих ба Саваж эзэн хааны титмийг яг зүгх гэж итэл Жони дахин гарч ирээд титмийг нь булаагаад авчина. Хамаг ууранд хүрсэн Саваж тэсвэр алдан буу гаргаж ирээд Жони руу буудаж эхлэх үед л хүмүүс Саваж ямар шуухан нөхөр вэ гэдгийг ойлгож эхлэх ба буудуулснаасаа болоод Жони титмийг алдчихно. Саважаас айсан хамбламч Гялс титмийн зүлгэх гэтэл Жони Саважийн дээрээс үсэрч буугаад титмийн санаанд хүзүүжтэй юм да. Ингээд манай бүтэлгүй Жони маань Английн хаан болчихно гэж хэн мэдгэвдэ. Бүгд л шок. Хаан болсон Жонигийн хувьд одоо юу л хэлнэ шууд л хууль болохоор наад нөхрөө баривчил
гэж тушаагаад ашгүй нэг юм Саважийг баривчлуулж дөнгөлөө. Дүрсэлэгдэн Английн цагдаа нар Хатан хааныг эсэмэнд олсон бөгөөд Жони ч хаан ширээг Хатан хаанд буцаан өгчээ. Хариуд нь Хатан хаан Жонид яаж талархах вэ? Гэхэд Английн хамгийн өндөр цол хэрэгмийг авмаар байгаагаа хэлснээр манай хүн англи даяар эрхэм Жони English гэж дуудуулах хэрэгтэй болдог. Киноны маань төгсгөлд Жони Лорнатай хамт далайн эрэг дээр машин дотроо их л романтиклан үнсэх гэж байхдаа санаандгүйгээр нэг товч дарсан чинь Лорнаас суудалтайгаа хамт шидэгдэж байгаагаар бүтэлгүй тагнуулчин маань киноны 1-р анги инхүү төгснөө.